нийгмийн ажлын үйлчлэгээ гэдэг нь том зургаар яадаг вэ гэхээр иргэдийг одоо байгаа төвшнөөс нь өөрийнхөө амьдралаар шийдвэр гаргахад нь эзэн болоход нь туслуулдаг ийм мэргэжил байхгүй. Тэгэхээр нийгмийн ажлаа одоо урьдчилан сэргийлэх ёстой. Хүүхдийг хүчирхийлэлд өртөхгүй, дээрлэх хэлтэнд өртөхгүй гэдгээс урьдчилан сэргийлэх ёстой. Монгол улсад одоо байгаа хүчин төгөлдөр 13 хуулинд 162 заалтаар нийгмийн ажлын үйлчлэгээ тусгагдсан байгаа. Гэхдээ ихэвчлэн яаж харагдаад байгаа вэ гэхээр тухайн үйл явдал болсны дараа, хүүхд гэмтсэний дараа ч юм уу гэр бүлийн хүчирхийлэл болсны дараа ч юм уу аливаа үйл явдал болсны дараа хамтарсан баг эсвэл нийгмийн ажлын үйлчлэгээ гарч ирээд байгаа. Тэгэхээр эн чинь яг л нэрвсэн ан хашгирдаг схем яваад байгаа байхгүй. Тэгвэл энийг зөв болгохын тулд нийгмийн ажил гэж юу вэ гэдгийг тодорхойлоод үйлчилгээг нь тодорхойлоод тэр үйлчилгээ нь урьдчилан сэргийлдэг. Одоо өөрөөр хэлбэл хүнийг амьдралдаа эзэн болоход нь тусалдаг, хүүхдийг одоо эрслээс хамгаалдаг тийм жинхэнэ нийгмийн ажлын үйлчилгээг бий болгоход энэ хуулийн зорилго оршиж байгаа. Тэр харилцааг бий болгоход энэ хуулийн зорилго оршиж байгаа гэсэн. Тэгэхээр хэрэг бид нар одоо байгаа хуулийн үзэл баримтлалынхаа хүрээнд төлөөлөн зөвшөөрч байгаа энэ агуулгаараа хуулиа баталж чадах юм бол Монгол улсад 10-20 жилийн дараа ажилгүйдлийн хувь буурна. Нийгмийн ажлын үйлчилгээ сайжрах юм бол сургуулийн орчинд дээрлэхэлт буурна, хүүхдийн хүчирхийлэл буурна. Өөрийнхөө амьдралд эзэн болдог хүмүүсийн тоо илүү бий болно. Ахмад насанд зориулсан бүх үйлчилгээ сайжрах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ дээр одоо бид нар ажиллаж байгаа. Энэ бол бас л хүн төвтэй бодлого мөн шүү дээ.